Энэхүү бүтээл нь Монгол Улсын их дээд сургууль эрдэм шинжилгээний байгууллагын судлаач оюутнуудад зориулсан чухал судалгааны хэрэглэгдэхүүн болж байгаагаараа онцлог юм а. Уг ном анх 1998 онд шинжлэх ухаан технологийн сангийн шилдэг бүтээлээр шалгарч 2008 онд Японы шашин нийгмийн нэрт эрдэмтэн Кириямагийн нэрэмжит шагнал хүртсэн юм а. Нийтийн хүртээл болгосон Монгол Улсын 5000 гаруй жилийн турш усны түүхийг нэгтгэн дүгнсэн энэ бүтээлийг дэлхийд нэртэй хэвлэлийн газар одоо дэлхийн эрдмийн сангийн эргэлтэнд оруулж байгаагаараа бол энэ ном бол их чухал ач холбогдолтой. Ялангуяа одоо гадаадд Монголын хууль зүйг одоо судалдаг, ер нь Монгол улсыг судалдаг эрдэмтэн судлаачдын хувьд бол их чухал гарын авлага одоо болж байна гэж үзэж байна. Шинэ хэвлэл нь уншигчдын хүсэлтийн дагуу 3 дахь удаага хэвлэгдэж байгаа бөгөөд анх удаа англи хэлний орчуулагдаж олон улсын эрдэмтэн судлаачдын гарт хүрэх боломжтой болжээ. Энэ хэвлэл гарснаар бол дэлхийн олон том номын сангуудад одоо энэ ном очиж Монголын төр эрх зүйн түүхийг судлаачид, сонирхогчид одоо үзэж Монгол гэдэг нэр ертөнцийн чихнээ дурсгалтай гэдэг их нацгтаржийн үгийг бас санагдуулан тийм хэмжээнд очиж байгаад би одоо их баяртай байна. Төр эрх зүйн түүх уламжил Болдбаатар багш Виторийн ном бол одоо Нидерландын Гаг хотно Мелрус Legal Publishing гэдэг хэвлэлийн газараас хэвлэж гаргасан ийм одоо ном байна. За Инкватор багш Виторийн энэ үндсэн хуулийн эрх зүй бол одоо Монгол улсын үндсэн хууль түүний оруулсан өөрчлөлтүүд босоод одоо үндсэн хуулийн эрх зүйн онол, за үндсэн хуулийн түүхэн хөгжил, тэгээ үндсэн хуулийн гол асуудлуудыг бол тайлбарлан одоо бас харьцуулсан эрх зүйн үүднээс бас термин авч үзэж эргэлтэнд оруулж байгаа ийм бүтээл. Тэгээ би энэ номны одоо ард нь бол өмнө тал байна. Ард нь бол ийм өгүүлбэр байгаа л да. Үндсэн хуулийн хэм хэмжээнүүдийг тогтоогоод өгчхүүл аяндаа хэрэгжинэ гэж өнгөц бодож болохгүй. Учир нь эдгээр гол чухал заалтууд маань тийм үү амьдралын бичигдээгүй хуулиудаар зөрчигдөж хэрэгжихгүй байх нь олонтой. Ийм учраас одоо бид бүхэн үндсэн хуулиа одоо нийт төр засаг, нийт байгууллага албан тушаалтан иргэн хэн боловч үндсэн хуулиа жухамхүү дээдэлж бүрнээ сахин биелүүлж явах үүрэгтэй гэдгийг бол одоо хамгийн төгсгөлд нь одоо энд хэлж өгсөн. Энэ удааг агуулга бол энэ сургуульчигт одоо тусгалаа олсон юм а гэдгийг хэлмээр байна. Хууль зүйн шинжлэх ухааны доктор профессор Лүмдэ Жанцан болон Монгол Улсын авиат багш доктор профессор Инкватор нарын хамтран бүтээсэн Монгол Улсын үндсэн хуулийн эрх зүй хэмээх сурах бичгийн шинжилсэн хувилбар олон нийтэд танилцуулагдлаа. Тус ном нь анх 1996 онд хэвлэгдсэн бөгөөд өдгөө 3 дахь удаага шинжилэгдэн хэвлэгдэж байгаа юм. Уг хоёр бүтээл нь Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулж цаашид оюутан залуус болон судлаачдын хувьд чухал хэрэгтлэгдэхүүн болох юм а.